Гэрээний харилцаанд хамаарах санхүүгийн асуудал. Гэрээний нөхцөлийг хоёр талаа харилцан тохиролцож сайтар ойлгосон байх шаардлагатай. Ялангуяа гэрээ байгуулагч талтай танилцуулж санал авсан. Үг өгүүлбэрийг хоёр талаас уншиж танилцаж саналаа тусгаж зөвшөлдсөн байх шаардлагатай. Гэрээний зүйл нөхцөл. Гэрээний талуудын нэгдмэл хүсэл зорилго, хүрэх үр дүн, гэрээгээр тохиролцсон зүйл, гэрээний зүйл тавигдах шаардлага. Гэрээний нөхцөлийг товч тодорхой хоёрдмал утга санаагүйгээр тодорхойлно. Шаардлагатай бол маш тодорхой бичиж хавсралтаар батална. Гэрээний эрх үүрэг. Талуудын гэрээний эрх үүргийн харилцан хоёр талын эрх ашиг хангасан, талуудын нэгдмэл зорилгод чиглэсэн бөгөөд бодиттой хэрэгжих боломжтойгоор тодорхойлно. Гэрээний эрх үүргийг зөв хуваарлах, айлуулах тодорхой байгуулахад гэрээ боловсруулж буй тал анхаарна. Гэрээний хугацаа. Талууд гэрээгээ тохиролцсон ажлыг ямар график хугацаанд хийхийг гэрээнд тодорхой заах. Үе шаттай ажил байвал гэрээний хугацааг тодорхой үе шатуудад задлах. Гэрээний хугацаа тавигдах шаардлага, хугацаа хоцорсон тохиолдолд ямар хариуцлага хүлээхийг сайтар заагаас гадна ямар ажил хийгдсэний дараа ямар ажил хийгдэх, уг ажил нь аль талаас хамаарах ажил зэргийг ойлгомжтой тодорхой заана. Энэхүү хэсэг нь тодорхой байх нь гэрээг дүгнэх үед аль талын хариуцлагаас хамаарч гэрээ хугацаанд хэрэгжээгүйг тодорхойлоход чухал ач холбогдолтой. Гэрээний төлбөрийн нөхцөл. Гэрээний төлбөрийн нөхцөлийг гэрээний зүйл тус бүрээр хэмжих нэгж хэрхэн яаж тооцох арга нь ойлгомжтой байдлаар тооцно. Гэрээний төлбөрийг хэд хувааж төлөх, гэрээний сүүлийн төлбөрүүд төлөгдөхөд ямар шалгуур шаардлага хангасан байх, ямар акт үйлдсэн байх зэргийг маш тодорхой заасан байна. Гэрээний төлбөрийн нөхцөлд ямар банкны ямар данс руу нэхэмжлэхийг үндэслэн шилжүүлэх зэргийг тодорхой заасан байх ба уг мэдээлэл нь төлбөр тооцооны эрсдэл, захин ловер гарах эрсдлээс сэргийлнэ. Урьдчилгаа төлбөр. Гэрээний урьдчилгаа төлбөрийг ямар нөхцлөөр хэрхэн төлөхийг талуудаа заавал харилцан тохиролцож тусгасан байх ёстой. Татвар хураамж. Бүх төрлийн гэрээний үнийн дүн нь холбогдох татвар хураамж шимтгэлийг тооцсон үнийн дүнгээр байгуулна. Гадаадын улс оронд буй этгээдтэй байгуулж буй бол давхар татварыг тооцсон байна. Улбарын хэлбэр. Гэрээний төлбөр тооцоог бэлэн бусаар хийх зарчмыг баримтлах нь гэрээнд тусгана. Хариуцлагын заалт. Гэрээний хугацаанд нийлүүлээгүй, ажил үргээ гүйцэтгээгүй, эсвэл нийлүүлсэн бараа гүйцэтгсэн ажил нь гүйцэтгэлийн шаардлага хангаагүйгээс компанид илүү зардал гарах эсвэл орлого буурах буюу үр ашиг буурахаар байвал хохирлыг нөхөн төлөх, эсвэл түүнтэй ижил төстэй заалтуудыг гэрээний нөхцлүүдэд тусгана. Гэрээнд заасан хугацаанаас өмнө бараа нийлүүлсэн буюу ажил дуусгасантай холбогдуулж компани үр ашиг нэмэгдэх тохиолдолд шагнал урамшуул олох заалтыг мөн тусгаж болно. Гэрээ дүгнэх нөхцөл. Гэрээ дүгнэх үйл ажиллагааг хэрхэн хийх, ямар үе шатуудад гэрээ дүгнэх, гэрээний үүргээ үе шатуудад хангалтгүй биелүүлсэн тохиолдолд хэрхэх зэрэг заалтыг гэрээнд тодорхой тусгасан байх шаардлага. Гэрээгээр тохиролцоогүй ажлыг шаардаж үл болно. Гэрээнд алдан тооцох тохиолдлыг маш тодорхой тусгаж гэрээлэгч талд сайтар танилцуулан харилцан тохиролцсон байна. Тухайлбал бараа ажил үйлчилгээ гэрээнд заасан хугацаанд бүрэн гүйцэд нийлүүлээгүй тохиолдолд хугацаа алдсан хоногт алдан тооцно. Нийлүүлэгдсэн бараа ажил үйлчилгээний чанарын шаардлага хангаагүй тохиолдолд буцаан солиулах, дахин гүйцэтгүүлэх ба энэ талаар гэрээнд тодорхой тусгасан байна. Компанийн хувьд тухайн ажил үйлчилгээний төлбөрийг бэлтгэн нийлүүлэгчээс үл шалтгаалсан нөхцөл байдалд гэрээнд заасан хугацаанд шилжүүлээгүй тохиолдолд алданг төлнө. Алдангийн хувь хэмжээ хэдэн хувиар хэрхэн тооцох, гүйцэтгээгүй үнийн дүнгээс хугацаа хэдэрсэн хоног тутамд гэх мэт зэргийг гэрээнд тодорхой тусгасан байх ба гэрээ байгуулах үед бэлтгэн нийлүүлэгчтэй тохиролцсон тогтооно.